За өглөөний мэнд би одоо бичлэг хийгээгүй хэд онцгоо. Тэг өнөөдөр YouTube бичлэг хий гэж бодлоо. Хөөе. Би ийм сет нөгөө шинээс авсан штэ. Тэг би таад харуулъя да. Яа энэ мөнгөлөсөө орч. Одоо ингээд нөгөө нэг төрсний дараа юм штэ. Тэг энэ хаваар одоо ингээд нэг амар юм сул эдэн штэ. Ийм ирзэн ийм жоохон жижиг сайзны ихтгэлийн өмд өмсчүүл амар дайжгүй мэн энэ чинь ингээ хамаг юм ингээ татаад тэг ингээд одоо жишээл ингээд бүрхий байгаа шүү дээ ингээ татчихж байгаа байхгүй юу тэг аюу түшигтэй би яг нөгөө энэ ингээ бүсээ зүүх гэхээр бас ингээ аюу хүнс ингээ нэг юм зузаан санагдаад байгаа байхгүй юу хүүхд мөхтэй хөхлөөд эндээ ингээ барих гэж хэцүү байсан чинь зүгээр л ийм өмд аваад өмсчих юм шүү дээ. За тэгээд энийг өмсчихвол бас амар ингээ хөхүүлэхэд хамар. Гэтэ миний амьдралтаа анх удаа шүү дээ. Энэ муу минь хажуу талаараа гарч ирж байна. За, өглөөний кофего ууя. Нэр гэртээ ийм юу авсан? Температур хэмжээгч. Тэгээд ийм температур хэмжээгч тавихгүй бол бүр юу вэ? Манай онцлогны өрөөнд шүү дээ. Чигшил бүр 70% за тэгэл яана гэл 70% ч юу нэл ихтэй орно шүү дээ. Тэгээ одоо ингээ гайгүй юм 60 мар. Тэр бол энд ингээ сэрүүхэн болцсон байгаа ч гэсэн сэрүүхэн жиштэй Монголын зун шиг байгаа ч гэсэн амар юу чигшлэхтэй. Ер нь бол ингээд нөгөө гэртээ гарснаас хойш ингээл за ингээл ямар ч асуудалгүй тэ миний хөөх ямар ч асуудалгүй гэж би ингээ бодож байсан хгүй. Тэгс чи юу за хагас өдөр заяа. Миний ингээд энтлийн хөөхний доор нэг юм хатуу бөөрийн юм за. Би тэгэл бүр гайхаад энэ юу вэ гэд. Тэгээд хатуу бөөрийн юм ингээд мэдрэгдэх юм. Тэгтээ миний мом ингээд сүү ороод ингээд хатуурч эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чи тэр доорны хатуу юм байна. Ямар сони ингээд явж исэн чи бүр шүн 11 үед ч л баг 12 үед нөгөө хатуу юм чи бүр өвдөөд заяа. Мом бүр тэр чигтээ ингээд халууд үгээд тэг би бүр юу вэ гэл бүр амар сони. Тэгэл ингээд миний момд ингээд зангилраа үрсчлээ гэж шууд чаачи бидээс асууж байгаа байхгүй. Тэгсэн чи харин тэр чи ингээд зарим сүм мөн ингээд зангилраа үүст юм байна. Тэгээд тэр зангилрааг яах ёстой вэ гэхээр бүр ингээд момны доор яг нэг хэсэгт нэгээд бөөрхийн юм яг юм бөмбөгцөө. За тэгэл би бүр өстө ямар сони юм бэ? Яна энэ одоо ингээд нөгөө өмнөх шиг нөгөө дөнгөж төрсний дараах шиг ингээд буглараад стен дээр бүр баларддаг юм биш үсттэй гэж бодсон хгүй. Тэгсэн чинь гайгүй. Яасан бэ гэхлээр ингээд би ChatGPT-гээс асуусан чинь энэ тийм байлээ. Яг тийм нүхс үг нь ингээд бүглэрчтэй юм байна. Сүүн ингээд гацаад. Тэгэнгүүт тэрийг жоохон массажлаад тэр хөхөөл сайн хүүхдтэй хөхүүлээд тах хэрэгтэй гэсэн. Тэгэл би ингээд жоохон ингээд унтчихад ингээд жоохон массажлж байгаа. За босоод ирэнгүүт нь шууд амруун чихэл тэгэл тэр мөвийг маань ингээд 2 удаа идсэн ахгүй. Тэгсэн чинь ер нь тэр нь ингээд суларцсан шүү. Миний мөн бүр хавхтуу тэгээ тэр бөөрийн бүр томроод байгаа машин бүр хавхтуу байсан чинь бүр юучгүй ингээд зүлэрсэн шүү. Тэгэл сайн хөхүүлээл өөрөө жоох ингээд массажлалах хэрэгтэй бэл. Энэ тийм зангилаа үүст юм билээ. Би өстө нэрээ гэртээ гарч ирээд тэгэл мөмний асуудалгүй байх бах гэсэн чинь хаяас тийм үүст юм бэл. Гэхдээ одоо нөгөө тэр нь хэрэг штэ тий нөгөө мастайрис гэдэг тэр одоо яг юу юм болоо. Би тэрээс мэдэхгүй. Ямар ч байсан бүр нөгөө антибиотик уудаг нөгөө ээж ахны хөхөн бүр тийш зангилэрч байгаа нөгөө бүр бөглөрөөд бараг цус гардаг юм аашиг. Тэгэхээр бүр нөгөө антибиотик энэ ууж бүр юу яа тийм бэл. Тэр болол тийм бэл. Тэгээ мастайрис хэрэг болоогүй бол тийм зангилраа үүссэн байвал тэр зангилраагаа сайн хөхүүлээл тэр зангилаатыг хөхөө сайн хөхүүлээл ах хэрэгтэй гэсэн. Тэгэл тийм болсон. Буцаад унтцсан уу? Манай охины өвс нь уургаж байна. За хөрх сүүсисний хит өвстэй болсон байгаа. Халууны хашил гарч эхэлсэн. Тэгээд арьс нь амар болсон. Одоо арай гайг болчих шиг байна. Өчигдөр энэ төр бол арьс нь жоохон амар байсан. Тэгээд халууны хашил юм болов уу гэж утсан. Яг үзүүгээр нь ингээд жоохон халууны хашил юм шиг байгаа. Тэгээд тийм алойтой ингээд сэрүүцүүлдэг тос загцсан байгаа. Тэр нь ирэхгүй байгаа. Юутай бас тос загсан. Obviously тос байд юм лээ. Арьс тавьшруулдаг. Одоо нөгөө хүүхдээ чи арьс ер нь бол ингээл
ер нь л бараг том болох хүртэл ингээл янз бүрийн юмнаас л ингээл харшиж ингэж яан штэ. Хашинч гэжтэй ингээл янз бүрийн юмд л ингээл тэ реакц үзүүлэн тэгэл тийм тос нэмсэн авчвал зүгээр юм лээ. Тэгээ тэр том ато крем гэдэг тоснаас авсан байгаа. Тэгээд арьс нь болохоор нөгөө арьслаар ярихчлаа. Нөгөө baby acne гэдэг би ингээд инстаграм дээр ингээд бицаахгүй манай охины энд нь baby acne гарсан байна. Батганы юу шиг гэдгсэн чинь айгүй олон хүмүүс хүүе ингээд батган шахах янзлахгүй болохгүй шүү дээ энэ төр гээд. Тэгээд зарим хүүхдүүд тэгдэггүй юм шиг байгаа. Ер нь бол ингээд нялх хүүхдүүд дээ шүү дээ тий. 4-6 7 хоног хүртэл бүр нэлээ их хүүхдийн батг гардаг. За энэ болохоор ингээд ээж ахын гидсэн дотор яасан болохоор миний гормоны үлдэгдэл ингээд биенээс нь ингээд одоо цэвэрлэгдэж байгаа гэх юм уу? Одоо нөгөө гормон ингээд гадагшилж байгаа учраас ингээд нүрээр нь ч юм уу биеэр нь ингээд батг гардаг. За тэгээд амингийн хувьд болохоор одоо эн чинь тийм 4-7 хоног дээр айгүй их ингээд батг гарсан. Тэгээ одоо ингээ өөрөө ингээ гайгүй алга болчих. Тэгээ батганд болохоор ерөөсөө юу түрхэх вэ гэхлээр юу ч түрхэхгүй зүгээр л усаар угаан тэгэл болоо. Тэгээ ер нь бол хүүхдийн ярьж байгаа ингээ эмзэг агаад тэгэл тос түрхэх хэрэгтэй. Гэхдээ ер нь л одоо батгахтай хэсэг нэг хуурай мөрөө байгаа гэвэл тос түрхэж бол түнс. Бусад үед бол ингээ тос түрхчих юм бол нөгөө батганых нь нөхсвийн бүр бүглээ ичнэ гэх юм уу. Тэгээд ер нь л арьсан жоохон ингээ нэг 4-6 7 хоногт бүр хамгийн их хүүхдийн батг гардаг гэсэн. Тэгэл одоо их тэрэн сая ингээл явагдах шиг боллоо. Одоо ингээд гайгүй болчих юм уу. Тэгээ батг гарахаар нэг 2-3 хоноо л тэгэл алга болт юм бэл. Гэтэ ингээл яг нөгөө нэг батг нь алга болж хат нөгөөх нь шинэ ингээл гарч идэг гэх юм уу. Тэгэл сонь хүүхдийн нүүрэн дээр ингээд айгүй их юм цагаан толгойтой батг гардаг. Бараг дотроо ингээд шүүс хүмүүстэй заяа бүр ингээд бараг нөө цэврүү шиг юм. Жижигхэн бүр яг нэг юм усрах гэвтэй. Тийм батан гардаг. Тэр нэг 2 удаа л тэр нэг юутай тоснос түрхсэн. Оёстой тоснос. Гэтэ бас их түрхээд байвал нөгөө нэг бас нөхсвийн бөглөж магадгүй юм шиг. Гэтэ ер нь ингээ арьс нь ингээ биржигээл ингээл болоод. Тэдэм байлээ дээ. Нөгөө нэг 2 хоног ингээл нэг цаг тутам сэрэлээд бүр яагаад байгааг нь ойлгомжгүй байна. Амар ядарч энэ төр гэлээсэн штэ. Тэр үед бүр амар шинко байсан юм байна бүр ингээл. Яагаад байгаа юм болоо? Яагаад ингэ сэрэд байгаа юм болоо гэх бүр амар тэгш мэйлсэн чинь үнэндээ шүү дээ тий. Одоо бүр баг тийм байдалд ингээд баг тасчих шиг байна. Гэтэ одоо болохоор баг 3 цагаас илүү зайтай бүр шүнд сэрж гин. Тэгэхээр ер нь зайн жоохон холдчихлоо. Тэр сайн л да. Тэр үед шүү дээ тий ингээд 2 хоног л яг тийм growth spurt болоход би бүр ингээд амар сүртэй ингээд яагаад байгаа юм болоо гэсэн чинь өсөлт ихтэй тэгээд 2-3-7 хоногт үед нэг тийм юм болдог. Ер нь бол нь тийм. Ямар нэгэн болонгууд ингээл одоогийн энэ аав ээж нар бүр тэгэл ChatGPT-гээс асуухал. Би бүр ингээл тулгаатай ингээл яагаад байгаа юм болоо гингүүлээ битэр хоёлаа. За чи ChatGPT-гээс асуучих гэл. Нэг нь тэрж явах нөгөөх нь ChatGPT-гээс асуугаал. Тэгэл тэнгүүд яг энэ 7 хоногт ийм юм болдгоо гэл тэнгүүд гэл. Гэтэ нөгөө тэр нэг цаг тутам нэг 2 хоног хөгснөө тэгэл тэрнээс хойш миний сүүний гарт сайжрал. Тэгэл тэрнээс хойш нэг юу байхаа болцсон шүү дээ. Тэгэж хөхөө болцсон. Одоо тэр зайн холдсон. Би ингээд шүү дээ гэртээ яж ахтаа ч гэсэн ингээд хөрхийн энэ сормоснуудаа нааж дуусахгүй бол ингээд хөвлөрөөл байгаад байгаа. Одоо энэ нөгөө нэг Кубанаас Солонгосоос авсан сормосны амар ялгаагүй миний сормоснаас би сормосоо бодвол баг энэ шиглэг урттай болдог аахгүй. Гэтэ одоо энийг нааж дуусгахгүй бол ингээл нэг нь тавцсан юм чинь тэгж одод наагаад байна. За тэгэл ер нь бол нөгөө нэг ингээл интернет дээр ингээл ээжүүдийн групп мөвтэйгаа ингээл юмыг уншижсэн орн бүр зүгээр ингээл ChatGPT-гээс асуусан дээр заяа. Одоо ингээл манай хүүхд ингээд энэ намаа ингээл бичих юм бол хүүшээ наа чи асуудалтай юм биш үү гэж ороод юм за. Тэрний орон зүгээр ChatGPT дээр. Сонирхолтой. Нэрээ манай охин витамин D-тэй ходоодны нөгөө витамин ууж эхэлсэн. Тэгээд тэрийг уусан ч өстой амар сайн баасан. Тэр нөгөө нэг BioGaia гэдэг брендийн юу гооч байгаа. Бас ээжийнх нь бас витамин D-тэй ходоодны витамин байт юм бэл. Пробиотик. Бид хоёр хоёлаа тэрийг ууж байгаа. Хүүхдээ одоо нөгөө нэг колик хүүхд гинэ би яг тэрийг бас жоохон ойлгохгүй юм аа. Ингээд нөгөө
айгүй их уйлдаг тийм хүүхдүүд байдаг юм шиг байгаа. Одоо ч бүх юм хүүхдүүд бүр ингээд gut immunity гэдэг одоо яг нөгөө ходоодны бүр дархлааг дэмждэг тийм пробиотик гэдэг юм лээ. Тэгээ хажуугаараа бүр нэг витамин D-тэй. Тэр мэрийг уувал юу нэг айгүй зүгээр. Тэгээд тэр брендийн тийм витамин байсан. Бид хоёр болохоор тийм яг коллеж хүүхдэд зориулсан биш зүгээр энгийн хүүхдэд зориулсан яг тэр нөгөө ходоодны дархлаа дэмждэг пробиотиктэй витамин D ууж байгаа. Анх би нэг сормос наахтаа ингээл амар хэцүү санагдаад идэгсэхгүй. Яаж наад юм болоо. Тэгээ олон удаанаас байгаа. Би баг нэг 4-5 насаар агаад сурцсан. Амингийн өсөлтийг ярих уу ёо. Манайхан би нэрнээсээ ярьж байхдаа энийг ойлгосон. Би штэ тий. Өмнө нь ингээд би ингээд төрөг байхдаа ингээд надад ингээд зарим хүүхдүүд амар царимаа харагддагсэхгүй юу. Одоо ингээд бандгар хүүхдүүд ингээд яана гэл би ингээд нүд мүдний ингээд хөрхөн жижигээ. Тэгэхээр ямар царимаатай юм бэ гэж би дотор боддог гэсэн юм. Тэгсэн чи төрсний дараа бүр надад бүр бүх хүүхэд амар хөөрхөн харагдаад бүр ёо би бүр зүгээр ингээд бүх хүүхдийн ингээд Instagram за ингээд TikTok үзэл эсвэл ингээд гадуур хүүхд мөх тарахаар бүр бүгдээр амар хөөрхөн санагдаад бүр нуурж унаад би бүр тэгээд идэм бэ штэ. Тэгээд өмнө нь одоо яагаад тэгдэг гэсэн юм бол яг төрч мөрч үзег болохоор л тэгж боддог гэсэн. Хүүхд мөхтийг ерөөсөө баг ойлгохгүй тийм ингээл н одоо сони ингээл тэгж боддог гэсэн юм ааш. Тэгээ одоо болохоор бүр ингээл бүх хүүхд амар хилдүүлтэй бүх юм ингээл бүр би бүр ингээл амар деталь харж байгаа хгүй хүүхдүүдийн ингээл царай мэрэг тэгэхэнгүй ингээл ингээд бүгдээрээ л өөр байгаа шүү дээ. Одоо өмнө надад ер нь бүх хүүхд ингээл адилхан харагддаг гэсэн юм шиг байгаа. Тэглэг нэг амар онцгой царайлаг хүүхд бол хөөрхөн юм байна гэл. Тэгсэн чи одоосон ч бүгдийг ингээл амар деталь хараад яана хэвээр нэр хамар нь өндөр болох юм байна. Хөөрхөн уралтай юм байна гэл. Яг тэгж хардаг болчтой юм байна. За одоо ингэ сормоосоо харуул. Энийг хідэн цавыг нь би зэрлэнэ. Энэ ингээ имлэхээс нөхсөн хүнжил ахгүй юу? Тэгээ энэ хүнжлийг өгнө ингээд нөмрүүл сайн даанч ингээд энэ хүнжил нөмрөөр айгуу зузаан айгуу дотортол нь айгуу гоё. Тэгээд энд болохоор жоохон зузаадаад. Тэгээ цаа чи ингээ халуу цаад хөлөө ингэж явтаад. Нэг аль дээр энэ брендийн кушныг авсан байхгүй юу? Music Game Mansion гэнэ. Тэгээ одоо дууссан. Нэг би бүрстэ. Ингэж арай гэж гаргаж ирж байна. Энийний запас нь гэхдээ байд юм болоо. Тэгээ энэ гадна талынх нь юу нь болохоор аюу гоё савн. Энийг одоо дахиж шинээр нь авах шаардлага байхгүй. Зүгээр эндээ запасаа хийгээд иж болтыг болоо. Би одоо бүр Oliviaгийн төрөг нь ормоор л байгаа даанч юу вэ? Бараг орхон юмсан гэж бодоод ингээ 2 сар хаагас өнгөрсөн гэдэг гэсэн. Орчих юмсан. Яг хөө гэхдээ Oliviang дээр байгаа юмнууд Oliviang дээр байгаа юмнууд одоо Dr. Althea гэх брэнд эд штэ. Тэд нар чинь купон дээр хямдхан байд юм лээ штэ манайхаа. Нэрээ зарим юмнууд нь купон дээр байд юм лээ. Тэгснэ нөгөө нэг амар боломжийн үнэтэй ингээд юм дийл мэлтэй ингээд нөөж 2-ыг авал нэг тэд мэд гэх боломжийн үнэтэй юм л. Би тэгэл Oliviang ч угаасаа яг ингээд гадаадуудад баг зориулсан штэ ингээл яг өөрөөсөө хэрэгэлдэгтэй гэхдээ ер нь л аюу гадаад хүмүүс ирж үйлчлүүлдэг тэгэл бас юу яадаг хаа үн мөн явсан ингээл үн мөн угаасаа брэнд юм чи бас нэмэгдэлтэй л зарах. Одоо нөгөө CEO-гийн 30% нэмэгдэл гэдэг шиг. За тэг өчтөр би аюу аятайхан унтцсан юм аа ялцчихгүй. Уршигдэр нэрээ цаг тутамс ирсэн юм биш үү? Тэгээ гаач мартцсан юм. Тэгээ өчигдөр болохоор ингээ манай охин нэг 4 цагийн зайтаас ирсэн. Тэрнээс нь бол амар гайгүй амарцсан байна. Амин дүлээд өстөн тэр нүд нэгддэггүй. Тэгээ буцаад унтчихлаа нүдэндээ дарагдаад. Би нөгөө тулгаагийн оруулж ирдэг нэг Girl Code гэдэг брендийн lip gloss хэрэгэлдэг штеп. Тэгээ энийг аюу гоё ингээд нөгөө нэг арилдаггүй юм. Ямар гоё тослог мэдрэмж ингээ байгаад идэг нэг lip gloss чи ингээл алга болчихдээ штеп. Энэ юу нь бол аюу гоё бүтцтэй. Тэгээ уруул гоё чигшүүлээд ит. Би тэгтээ нэг эндээ нэг ягаан blush тавьсан чи юу амар тэнэг 90 уулан болцсон. За амин нойртойгоо зодлоо холдгүй.
Юу бүр ийм том болцсон гэдэг. Гитмитний ийм том бол. Тэгээд би болохоор сүүлийн хэд хоног нэг алга болцсон байх үе тий. Юу хийсэн бэ гэхлээр. Манайхаа нөгөө нэг Джем Молдон эхнэрийгээ хутгалсан залуугийн шүүх хурлыг сонслоо. За хэд тасалж сонслоо. Тэг ер нь бол Монголд нээлттэй шүүх хурлууд болтгол юм байна. Тэгтээ тэг камер мик зик ямар муу юм бэ? Зарим нь ойлгоогүй. Тэгээд бодсон чинь бүр ёо. Одоо нөгөө гадаадын Бишимбаев энэ тэгэл би ярил. Өстө нэр казахууд юм амар харгас штэ энэ гэл хүмүүс тэгээдсэн штэ Бишимбаевын иргэг ярьж яхад. Тэгсэн чи өө монголчууд чи ялгаагүй бас амар юм бэ юу гэдэг чинь гигэн цагаан өдөр хүмүүсийн нүдэн дээр тэр чинь бүр амар олон гэрч байгаа юм л штэ. Бүр зүгээр л дэлгүүр хийчихсэн хүмүүсийн нүдэн дээр зүгээр сайхан яг ингээл дэлгүүрийн голд ингээл гус айц юм л штэ. Бүр айгүй амар. Аяа. Гэтэ яг би одоо ингэ бодонгод хүмүүс ч нөгөө хөхөөлөн болохоро сөрөг юм сонсч болохгүй, янз бүрийн комент уншиж болохгүй, янз бүрийн фейсбુક ухаж дарклж болохгүй гэж тэгээд байгаа байхгүй. Би ч одоо нөгөө нэг бүр ингээл амар олон одоо нөгөө нэг оюутан байхасаа ингээл нөгөө гимт хэрэг сонссоор байгаа дэмжид нөгөө эрүүгийн хууль мөл судалж исэн болохоор надад бол ингээ гимт хэрэг ингээл нэг амар ботогдоод гэдэг тэгдэггүй юм. Би яг нөгөө яг ингээ хичээл шиг ажил шиг боддог. Тэгэхээр ингээ ерөөсөө нөгөө зүрх сэтгэл рүү тэгж орж би ерөөсөө тэр нь ерөөсөө стресстгүй л төлөйгүй юм бэ. Тэгтээ нөгөө Бишимбаевыг ярьж байхад чи яалаа да. Тэр үед чи бас тулгаатай хэрэлтэй заа ёо манайхаа. Бишимбаевыг бараг сар ярьлуудаа тэр үед чи тулгаатай бас хажуугаар нь хэрэлтэй салхаа шахаад ёо би бүр ингээл өдөр олоо ингээл бараг 8 цаг шүүх хурал үзэж байгаа шүү дээ. Хажуугаар нь бас нэг тулгаатай хэрэлтэй амжичээ бүр. Тэгээд эвлэрээд нөгөөдхөө дууссны дараа эвлэрээд амжичээ бүр. Бид ч юм бүр салалтын хэмжээний ингээл хэрүүл мэрүүл. Нэр бас л ирч хүчтэй байгаа шүү. Одоо олдог юу тэгж хэрэлдэх бүр ядарч ийн хөө гээд хоёулын шугаар тэрвэрлдээд унтах. Хоёул одоо хүүхдээ одоо 2 цагийн дараа хөхүүлнэ. Би одоо хөхүүлнэ. Би ядарч ийн л унт. Одоо яг тэгнэ. Одоо яг тэгнэ. Нэр ингээ үерхдэг ахт чи ингээл бас хүүхэд мөхтөх ах чи үнэхээр бадрангуу дээрээс нь үнэхээр энергитэй идэм байна. Энерги юунд зарцуулахаа мэдэхгүй. Тэгээ сайхан тэгээд баг уйдсандаа тий баг ингээ шалтгаан гаргаж иж хэрэлдэт байгаа юм шиг бүр баг тийм хэмжээний тэнэг юмнаас олж хэрэлддэг тий. Тэр чинь үерхэд амар удцсан ч гэсэн ер нь хүүхдэггүй болохоор ингээл бас завтаа гахгүй тэр чинь бүр ингээл бас ингээл уйддаг юм уу яа тий ёо. Тэгэл чи наа одоо ингээл чи намайг ингэсэнгүү гэл нийтд. За би сая хөхүүлээд тэгээд битүүл памперс болчлоо. Ёо, энэ охин жоохон сэрүүн байхгүй л өч. Тэрчэнгөө бүр нүдэ нэхгүй шинжэнгөө унтлаа шүү дээ. Нүдэ энэстэй хатлагаас жоохон ярангуут л хөхүүлээл тээ. Нүдэ нэлттэй жоохон ингэ байчиг. Манай хажууд нэг барилга бариад байгаа. Одоо барыг дуусчих дөө. Юу яагаад байгаа юм бүр би бүр ингэ гайхаа заяа. Одоо ингэ энэ зунд багтааж ингэ барьж байгаа хгүй бүр амар гоё барыг 6 давхарны байшин заа. Үнэхээр цэвэрхэн зав ингэ хитгэн ширхэг өвөнөр л энийг барьж байгаа. Тэгэнгүүтлээ одоо ингээд нөгөө нэг бүх юма дуусаад шууд ингэ басаад ч үгүйсэн зүгээр юм нөгөө нэг давгаар ингээд нэг яатсан юм шиг тийм байдаг штэ барилга нь харагдахгүй нэг сетгээр ингээд нууцсан байдаг штэ. Тийм байсан ах тэгжсэн аа одоо ингээ бүр басаад энтрийг хийнгүүтлээ одоо бүр хажуу авийнхаа бордуурыг засаад ингээ өнөөдөр бараг дуусчих. Сая ингээд би дэлгүүр орох гээд өглөө гарсан ч бүр ёо зүгээр л нэг 2 өвөө зүгээр хамаг бордуурыг ингээ хийгээд дуусгачих. Одоо ингээ байшингаа тойрсон ингээ эднэр чи ингээ байшингийнхаа яг уртлын хэсмэсийг янзлаа штэ. Зүгээр л үнэхээр юмыг нямбаа тэгээд амар жижигнэр тэгэл амар хичээнгүү хийсээр байгаа л ерөөсөө ингээд нөгөө нэг оршин сууж байгаа хүмүүс байгаа болохоор шүн мөн тэгж барилгын үйл ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Тэгэл яг ингээд өглөөс ахуулаад ингээд хөөрхөн одоо нөгөө хүмүүсийг унтчих үед ч юм уу ингээд дотроо туслаа ячт юм шиг байгаа. Тэгэл гадна талаа бол ингээд яг нэг хүмүүсийг ажилдаа явах үеэр ингээд хийгээл тэгэл одоо ингээд дуустав. Үнэхээр гоё юу. Бүр ингээд байшин ингээд ямар сони эвлэх гэх юм амар хурдан бариад дуусгачихтий. Тэг бүр 6 давхар штэ. Гайхаад. Тэгээ Uniqlo бас
Би тагт нэр зөвлөхөд бол ингээд Uniqlo-гоос нэг ийм хувцас нэг 2 3 ширхэг аваад энэ 60 сайзтай. Тийм 60 сайзтай. 70-ыг нь өмсгөр арай томдод байгаа. 60 сайзтайг авчих юм бол ингээд өмсгөд энэ бол ингээд амар тухтай. Uniqlo-гийн энэ хүүхдийн хувцас амар тухтай юм байна. Би бол ингээд юм л бол ингээд ганц энэс одоо урт таньцуудыг нь би өмнө авч ирсэн. Тэгээд нэлэнд нөгөө нэг юм богино таньцуудын нэрс ахгүй баг тэр хоёрыг л ээлжилж өмсөд байгаа. Энэ бүр ингээд үнэхээр нөгөө нэг юм breathable гэдэг ч үгэлээ нөгөө юм нөхөтэй болохоор ингээд амар амьсгалдаг. Энэ тухтай юм байна. Тэгээд хүүхдийн нэр хүүхд төрсний дараа тэр Angel Baby-гийн ингээд багц идэг штеп. Тэр бол үнэхээр ингээд бүх юм нь хэрэг болчихж байгаа. За бүр яг ингээд хувцс нь тэрний нэр за Uniqlo хэрэг орохгүй гэвэл зүгээр л тэр багцыг л авчих. Тэгэл тэр багцын доторх бүх юмыг ингээд ээлжилж хэрэгсээр байгаа л дуусна. Дулаап дээр болохоор хамгийн том багцыг авсан. Хамгийн том багцанд нэгтээ илүү олон даавуу байсан байхгүй юу? Өвлийн нөгөө зузаан хүнжлэн үлгий тэгснэ даавуу амар олонтой байсан. Тэгээ баг даавуу нь баг ихтэй байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр ингээд тэгтээ яг хэрэг олон ингээд солиоцыг даавуу угааж муугадаг те хаяа памперсгүй ингээд даавуу маутай байлгадаг бол тэр том багцсан зүгээр. Тэгтээ ер нь бол Angel Baby-гийн тэр багцуул ингээд яг бүх юм нь хэрэг болдог. Тэгээ дотроо нөгөө өнөг мөнөгтэй хамаг юмтайгаа. Тэгээд дээрэс нь төш чинь Babex-аас нэг ганц 2 хувцас авсан нөхөрхийн юм чамаа юм подолк модолк мак зэг тэгээд подолк тэг хөрхийн юм цацагтай өмнө ингээд хамгийн анх нөгөө тулгаа хүүхдтэй хувцас авъя гэж авч ирсэн. Тэгээд тэгсэн чинь тэр мэрийг ингээд амар ямар жижиг юм бэ гэж чи одоо л манай охин жоохон томдод байгаа. Өмнөд нь жоохон томдод. Гэхдээ бусд нь л гайгүй. Тэгээд нэрээ тиймэрхүү л юм хэрэг болдгоо. Жох хүүхдэд ерөөс нэг юм хэрэг болдгоо мэн үү? Тэгэл бэлгэнд нэг хүн ингээл нэг юм өгөхөд энийг чи ингээл хараг тий эхний 2 сартаа өмсөж байгаа байхгүй. Тэгэл яг нөгөө эмнэлгээс гарах багц гэж яг тэр л амар зүгээр. Гэтэ Babex-ийн тэр бас чамин хувцууд нөхөөрхөн цацаг мацагтай тэр амар ингээд маягтай. Одоо хараа хөл мөлний банд оруулсан заа. Гоён дундуур хуваагдсан. Тэгээд айгүй олон нөгөө ээж нарын хүүхдээ яаж ингэ хихрүүлж байна гэдгээдсэн. Тэгээ хүүхдээ штэ тий нэрээ дээшээ харуулж унтуулж болохгүй гэд нөгөө тэгээд байгаа хгүй. Манай ингээд нөгөө энэ эмнэлэг ч юм уу сувлал болохоор ингээд хүзүүгийн бүр ингээд яг ингээд хоёр тишээ харуулад ингээд сургачдсан байлээ. Тэнгүүд яг дээшээ харна. Дээшээ харж ич нөгөө нэг одоо хажуу тишээ хараад ингээд хүн чинь ингээд зүрхээ дарангууд нэг амьсгалахад хүнд болчихдээ штэ. Тэгэхээр хүүхдийг бол хийжээж хажуу тишээ харуулдаг юм байлээ. Яг чигээрээ дээшээ харуулад гэхдээ хүзүүн дандаа ингээ бүр амар сайн ингээ хоёр тийш авъя заяа. Тэгээ угаасаа хүүхэд сүү ухаараа гулигдаг. Тэгээ ингээд яг энэ доор нь жижигхэн одоо нөгөө мөслийн даавууга жижигхэн даавууга тавьчихна. Тэгээд ингээ дандаа ингэж хоёр талаар унтдаг. Тэгээд хэрхрүүлэх тал дээр болохоор нэг бол ингээд нөгөө нэг дудаг гэдэг одоо ингээд бүг гэдэг нэг хийтэй ингээд зохиж олно. Тэгээд ингээд сайн ингэж дээшээ доош ингэж яагаад дудаг гэж зохино. За эсвэл юу юм нөгөө нэг TikTok дээр баах нэг хихрүүлтэй бичлэгүүд юм суулгаж байгаад ингээд гэж хихрүүлнэ. За эсвэл нөгөө нэг хэрэг ингээд нөгөө хүүхд ингээд байнга ингээд нурууг ингээд харж ин ч та хамгийн нэг ингээд өргөж штэ. Тэгэхээр яг ингээд цээжэр нь ингээд өөр дээрээ юу ясны дараа хөлсний дараа ингээд жоохон хөвтүүлчихвэл бас ингээд тэр чинь ингээд нөгөө хийг ингээд шахчихд юм бэл. Ингээд хөвтөж жагаад ингээд босоод ирэнгүүт гэдэг хэрэгждэг. Тэгээд ер нь бол ингээд одоо нөгөө байнга л нуруунд дээрээ ингээд байнга л дээш харж хөвч байгаа учраас нуруунаас ингээд одоо ядарч байгаа. Тийм учраас заримдаа бас ингээд цээжрээ ингээд нэг 5-10 минут ингээд хөвтөх нь бол ер нь бас сайн ч гэх юм уу тийм нуруугийн амраа. Гэтэ нөгөө хүүхд амир хөөрхөн ингээд ээж аавынхаа ингээд одоо янзхлыг сонсож хөвтөх дуртай юм шиг байна. Тий. Тулаап дээр анх ингээд нөгөө тол одоо ингээд нөгөө толгоо ингээд нөгөө амир даахгүй ингээд гулцганаад идэх штеп. Тэгэл тэр үед нь ингээд яаж хүзүүгийн ингээд цэвэрлэх вэ? Яаж хүзүүгийн нөгөө нэг амир хүзүүн бүр амар ингээд ихтэй шивэртэй тэгсэн чинь амар хэцүү байгаад гэсэн юм аа. Тэгсэн чинь одоо ингээд энэ 7 хоногт бол яалтчгүй бүр хүзүүгээ ингээд даагаад эхэлсэн. Тэгэхээр жоохон даагаад. Тэгэхээр ингээд нэг эргүүлж мэргүүлэхэд гайгүй тий хүзүүнийх нь одоо нөгөө энэ нуглаас нэг гарч ирээд байна шиггүй тий тэрийг сайхан ингээд тослоод цэвэрлээд. Тэгтээ ингээд яг ингээд 7 хоногт бүг гэл амар томроод байгаа болохоор амар гоё юм аа. Тулгаад амар тэнэг яриад.
Яг ингээл хүүхдээ тэрэл ингээл хийж чи бүх гээд 10%-аар томшчул явах уу ч гэх. Яг үнэхээр тэгэд байгаа хгүй ингээд нүдэн анил нэгэнгүүд ингээл 3 цаг унтаал ингээд сэрэл харангууд бүр ингээд томорцсон юм шиг. Ингээд 5%-аар 10%-аар ингээл 2%-аар ингээл томроод байгаа юм шиг санагддаг. Хүй наач томорчиж гэл бүтээр. Тэг чи тийм нэ тий гэл бүтээрийг тэгж яриа. Тэгснээр толгой мангар юм. Яг ингээл тэрэл харсан чи нүдэн дээр бүх гिचүүл явах уу ч гэх. Яа. Гэтэ үнэхээр ингээд итгэвтэй нөгөө сүү ууж байгаа болохоор ингээд томроод идэм юм уу. Магадгүй эсвэл миний мөмний сүүгээс бүр амар их байгаа болохоор бүр ингээд хитрхи бас ингээд харууллаад очих. Гэтэ гар мар нь бол нөгөө сүмбэн урам уртайсэн ч одоо ингээд хөрх юм. Бамбаа сүмбэн өрөх явуулсан шүү дээ. Оо тэгснэ хумсныхан завсаа бүр хар хэрмэр орж мөрцөн. Уусаа битүүний өчтөр хумсаа авъя гэж мартсан шүү дээ. Хумсаа авнаа өнөктөр. Дараа л ингээл эхний сарыг бол үнэхээр амархан гайгүй давлуу. Easy байла. Одоо тэгэл уйлж эхлэн гэл би одоо тэгэл амар бэлдээл одоо нөгөө нэг гиз гүзэн хий дүүрэл нөгөө нэг амар ингээд хэцүү болтгүй яадаг юм шиг л шүү дээ тий. Яг ингээл өсөнгөт улам их суугангууд бүр гиз мэдсэн дүүрэл тэр үедээ ингээл сэтгэл санаагаа бэлдээл бит хоёр тэр нөгөө витамин энтриг аваал тэгэл одоо гайгүй даваасаа л гэж чинь харцангуй нөгөө уйлж сураагүй ингээл гайгүй байгаа даа болохоор бас гайгүй байхаа л гэж бодоод байна. Яа тэгэл хүмүүс угаасаа хэлэн дөө. Чиний хэцүү чи одоо эхлэхгүй байх шүү. Эхлэхгүй байгаа. Тэгж эхлээс өмнө хэлчихэ. Тэр тутамдаа ингэ шинэ юм сурч байгаа шүү дээ. Одоо бүр үнэхээр яг жихэн сэтгэлээсээ аав ээж байгаа таниад заяа. Яг хараа бүр ингэ яг мэдээд байгаа байхгүй. Өмнө нэг хальтал таньдаг гэсэн юм шиг санагд. Одоо бүр тэг юм ярангууд өөдөөс гэд нэг күүин хийгээд байгаа байхгүй юу? Өөдөөс яриад тэгэд эмээгийнхээ хоолыг сосонгуудаа инээгээд тэгээд амар хөөрхөн ингэж яг өдөр алга ингэж нэмэгдээд байна. Амин ингэж сэрж байна. Гүргээд ганцаарх. Өөхгүй ингээл Эти барыг инээгээд байгаа юм шүү. Гараа гарах. Газар инээгээд байгаа юм. Яагаад инээгээд байгаа? Хар багасаа бүхий байна гэж бодсон. Амиа ингээл цочиж мөчхөр. Охтод угаасаа багаас юм байд юм уу эсвэл бүх хүүхдүүд юм байд юм уу? Эмэгтэй хүүхд арай илүү юм байд юм уу? Гिचг. Зүр ингэж гараа ингэж юм хүм хийж байгаа юм. Мөө мэдчихэж байгаа нь бүр хоёр гараа ингэж давхуулчихдаг. За би таад харав. Яаж ингэж мөө мэддэг? Огтуд угаасаа юм байт юм бах та. Нэмсгалж байгааг нь харна. Эвэтэм дийдэх бахта яа димдээ. Миний нэг үе явж.